гэж тэрэ бүгдээ Дубай шоколад хийцгээе. Оо. Тэгээд өнөөдөр балжин юм ташнамтай өдөр шөөхөө. Сайн уу? За юу яцхандаа бүгдэнд нь өдрийн өндөргээ. За энэ удаагийн ээлжид бичлэгээр би юу их чавэ гэх юм бол мэдээж алдарт Дубай шоколадыг хийж идэхээр шийдсэн. За тэгээд би хэрэгтэй зүйлүүдээ озоноос захиалж авсан. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд энэ нөгөө паста нийнээ дотор нь хэрэглэдэг. Ногоон соус нь. За энийг ээш нь тавьчих. За дараагийнх нь ийм хив авсан байгаа. Гэтэ энэ жоохон юм айгу зөөлхөн ийм юм ирсэн мөлий. Тэгэхэд энийг захиалаад нэг буруу захиалаа бүр амар жижигхэн ирээ тэрийгэ буцаагаад дахиад энийг захиалж авсан байгаа. За дараагийнх нь мэдээж ийм 4 өнгийн будаг хүнсний будаг байгаа. Тэгээд багаар авах гэж байгаа. Тэгээд ингээд захиалаад авсан. Дараа нь тэрэг болсон юм аа гэж бодоод. Тэгээ бас дахиад өөр юу вэ гэх юм бол мэдээж энэ катафи байгаа. Катафига би тэгтээ нөгөө нэгийг захиалчлаа гэсэн чинь андуураад бүр хоёрыг ингээд захиалсан байсан. Тэгтээ яг хэрэг болчих ба. Тэгээд бүгдээрээ хийж эхэлцгээе. Шоколадаа хайлуулах ус маань энэ ингээд буцлаа бэлэн болсон байна. Тэгээд манай галтгоо жоохон өрөвдөлтэй. Окей. Дубай шоколад хийж байгаа юм харагдаж байна. Кэшнас. Тэгээд катафига хуураад энэ бол бэлэн болж байна юм. Хаяа шоколадаа хөвчөндөө юм хөлтөөсөн байгаа. Тэгээд одоо ороод шоколад дахиад хөвчөндөө хийгээд тэгээ ихэд бол Дубай шоколад маань бэлэн боллоо. Гэтэ өнөөдөр жоохон нэлийн фейлтлээ. Жоохон церемонтой шоколад хийх ба. Бэлэн болсон байна. Тэгээ одоо ингэж катафига хийгээд тэгээ буцаагаад бүгдөөгөөд тэгээ бүгдрээ гараа нь хийсмэр хийцгээе. Тэгээд дууслаа. Одоо тэгээ хөрөгчөнд тэгээ хөлтөөгөөд тэгээд нэг цаг болоход ер нь бороо болох байхаа. Тэгээ бүгдээрээ дараа нь хөтлж үзцгээе. Few moments later. Шоколад минь бэлэн болсон. Нэг яг үзэгдэх байдал нэг иймэрхүү байна. За одоо тэгээ бүгдээрээ зарлаж үзцгээе. Хайлаад юм. За энэ тал нь бол нэг иймэрхүү байна. Ингээл нь аль нэг юм хөө. Зөөс яг вэ дэжгүүл юм. Ийм болсон юм байна. За одоо бүгд доторхыг хонглож үзье. За энэ үстэй. Пэлцээ. За шоколад маань ийм болсон байна. Тэр одоо шоколадаа амсаж үзцгээе. Хамгийн гол нь амтна. Ер нь амар гоё болсон байна. Бүрөө хурж байгаад ингэж жоохон фейлтцэн. Тэгээ энийг амсаж үзцгээе гэж. Ер нь шалжинууд айгуу гоё амттай юм байна. Яг уу. Гэтэ бас их хэдүүл жоохон надад ялан санагдлаа жоохон тиймэрхүү байна. Гэтэ яг уу оноо өгөх юм бол би өнөө өөрийнхөө хийсэн хөдөлмөрийг үнэлээ. Би 10-аас 8 оноо өгөх юм байна. Бусдаар бол яг бэлнийг авч идэх юм бол надад жоохон таалагдах юм байна. Жоохон ялан санагдлаа. За өнөөдөр надтай хамт байсан бүхэнд маш баярлалаа. Тэгээ мэдээж сабан дараа лайк үлдээгээрэй.